Дараагийн мэдээг танилцуулъя. Умард Македоны Кочаны хотод гал гарсан байна. За энэ гал нь бол шөнийн клубт игдэж үүнээс болоод 59 хүн амь насаа алдаж 155 хүн гэмтэж бэрцэн ийм аимшигтай нөхцөл байдал үүссэн байна. За үүнтэй холбогдуулан орон нутгийн захиргаанаас мэдгдснээр бол гол нь барилгын аюулгүй байдалтай холбоотой дүрм журмыг биелүүлээгүйгээс болоод энэхүү аимшигт хэрэг явдал гарсан гэдгийг онцолж байна. За ням гаргийн орой 02 цаг 30 минут орчимд бол Умард Македоны улсын Кочаны хотын нэгэн клубт бол энэхүү гал нь гарсан. За тэгээд улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтны мэдгдснээр хохирогчдын дийлэнх нь 18-аас 20 насны залуучууд байсан юм байна. За албан ёсны хүмүүсийн мэдгдснээр бол шархсан хүмүүсийн 20 гаруй хувь нь за амь өргөцсөн хүмүүсийн 3 нь бол 18-аас доош насны ийм залуучууд хүүхдүүд байсан байна. За яг гал гарах нөхцөл байдлын хувьд бол хип-хоп урлагийн алдарт дуэт болох DNK хамтлагийн бол тоглолт болсон. За үүнд бол 500 орчим залуучууд үзэж сонирхож байсан. За энэ удаагийн босон галлаас улмаас бол хамтлагийн гишүүдээс зөвхөн нэг нь аим гарч эмчлүүлж байгаа юм байна. За ер нь бол дотоод хэргийн сайдын мэдгдснээр бидэнд байгаа мэдээллээр нас барсан 59 хүний 35%-ыг нь бол хэн болохыг нь одоогийн байдлаар тогтоосон гэж мэдэгдэж байна. За Кочаны хотын хувьд бол нийслэл Скопье хотоос зүүн тийш 100 гаруй километрийн зайд оршдог 30 мянган хүнтэй ийм хот юм байна. За гал гарсан газрын нэр нь бол Пүүс нэртэй диско клуб шөнийн ийм клуб байсан юм байна. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдгдснээр гал нь бол пиротехник буюу одоо гэрэлтүүлгийн ийм хэрэгслээс очиж цацарсан. За ингээд тухайн оч нь бол шатах материалаар одоо хийгдсэн тааз болон дээвэрлүү богино хугацаанд одоо хурч улмаар бол гал нийтэд бол шөнийн клубыг хамарч тархсан ийм үйл явдал болсон юм байна. За тэгээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бол иргэд энэ клубын үйл ажиллагаатай холбоотой бас мэдээллүүдийг өгсөн. За үүндээ бол энэ сүрэл болох нь бол зөвхөн цаг хугацааны асуудал байсан. За яагаад вэ гэх юм бол орон нутгийн эрх баригчид барилгын компаниуд бол Умард Македонд мөрдөгддөг барилгын аюулгүй байдлын дүрм журмыг үл тоомсорсоор ирсэн. За тухайн клуб байрлаж байсан барилга нь бол нэлээд хуучин барилга. За дээр нь бол ийм одоо диско клуб ажиллахад бол тохиромжгүй ийм барилга байсан. За барилга бол арын хаалхан цоочтой байсан учраас ашиглах боломжгүй тул барилга зөвхөн нэг үүд гарцаар бол орж гарсан нь олон хүн одоо энэ осол гэмтэлд бол галд бол өртөж амь насаа алдах нөхцөл болсон байна. За тэгээд ням гарагт газар дээр нь хийсэн анхан шатны үзлэг шалгалтын үеэр хид хідэн ийм зөрчил илэрсэн байна. За гал унтраах систем, за аян цахилгаанд газардуулах систем бол энд байгаагүй гэж үзэж байна. За дээр нь энэхүү Кочаны хот дох энэхүү шөнийн клуб нь орон сууцны хорооллын ойролцоо байрладаг. За өмнө нь бол энэ байшин барилгыг хевсний агуулгах хэлбэрээр ашиглаж байсан. За гэтэл бол ийм одоо олон хүн цуглуулах зориултгүй байгууламжинд хотны засаг захиргаанаас диско клубын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн нь бол ихээхэн анхаарал татаж байна. За дотоод хэргийн сайд Пенс Тосковский нэм гарагийн үдээс хойш бол хэргийн газар дээр үйл ажиллагаа явуулаад за энэ одоо үйл ажиллагаа мөрдөн байцаалтын үр дүнд бол хууль ёсны зөвшөөрлгүйгээр тухайн байгууллага үйл ажиллагаа явуулж исэн байна. За дээр нь бол цагдаа нар гал төмөртэй холбоотойгоор барилгын зөвшөөрлөлтэй холбоотой хээл хахуул авилгалтай холбоотой хэрэг бас үүссэн байж магадгүй гэж энэхүү одоо гал төмрийн нөхцөл байдалд хариуцлага хүлээх ёстой байж болох 10 с жигтнийг баривчилсан. За үүн дотор бол тусгай зөвшөөрлийг олгосон яамдын албан тушаалтнууд багтсан байна. Засгийн газраас бол 7 хоногийн хугацаанд үндэсний гашуудалд зарласан. За дээр нь бол мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй явуулна гэдгийг мэдгдсэн байгаа. За Умард Македоны ерөнхийлөгч Гордана Силскова Давкова үний хувьд бол ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн энэ асуудал маш их зорчирдлоо. Амиа алдсан хүмүүст бол гашуудж байна. За тэгээд та бүхний мэдэрч байгаа энэ зовлон бол миний бас зовлон юм а гэсэн ийм мэдээллийг хийсэн. За цаашдаа бол тус улсад ямар ч бизнес үйл ажиллагаа бол стандарт дүрм жургуугаар явах ёсгүй. Гим зэмгүй хүмүүс үүнээс болоод дахин хохирол учрах амь насаа алдах ийм нөхцөлийг үүсэхгүй гэдгийг мэдгдсэн. За тэгээд гимтсэн хүмүүс нь бол дотор бол хүнд гэрсэн хүмүүс байгаа. Тэгээд тэдгэрийг бол Болгар, Грек, Серб, Туркийн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд аваачиж эмчлүүлж байгаа гэдгийг ерөнхийлөгч онцолсон. За мөн Европын холбооны удирдагчдын зүгээс ч гэсэн босон хүрэг явдалд эмгэнэл илэрхийлсэн. Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Европын холбоо энэ хэцүү нөхцөлд Умард Македоны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна гэдгээ мэдгдсэн. За мөн одоо шашны одоо томоохон тэргүүн, за католик шашны тэргүүн Ромын пап ч гэсэн гал төмөрт ортож амь олдсон хүмүүст бол өөрөө хэдийгээр эмнэлэгт байгаа ч гэсэн бие төлөөлөгчөөрөө дамжин эмгэнэл илэрхийлж байгаагаа бас мэдгдсэн байна.